Урт нартай хуулийг эсэргүүцэж төрийн ордон руу буудсан их хэрэгт буруутгагдсан шалгагдаж, хоёр шатны шүүхээс ялавсан гал үндэстэй холбооны тэргүүн мөнх хоёр нарын 6 хонд холбогдох хэргийг 2 хоногийн дараа улсын дээд шүүхэд хянаа хэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор гал үндэстэй холбоо болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд мөнх хоёр нарыг цагаатгахыг шаардсан мэдээлэл хийлээ. Байгаль орчны төлөө тууштай тэмцсэн манай хүмүүсүүдийг улсын дээд шүүх энэ дуршлагтай хүмүүсүүд одоо өмгөөлө хамгаалж зөв шийдвэр гаргаж Монголын ард түмний эрх ашигт нийцсэн, язгуур эрх ашигт нийцсэн ийм эх орон шийдвэр гаргаж ингээд одоо суллаж энэ одоо буруу оноосон ялыг би одоо цагаатах ёстой гэж бодож байна. Ер нь бол манай хүмүүс дээр цуг ажиллаж хамтарч ажиллаж исэн бид гал үндэстэн холбооны гишүүн дэмжигч өшөө нийгэм өөрөө мөнх хоёрыг бол яллах ёсгүй, мөнх хоёр нарын 5 хүнийг бол яллах ёсгүй. Одоо үндэсний тусгаар тогтнолын одоо баталгаа болсон газар шороо үндэсний одоо язгуур эрх ашиг болсон энэ юмны төлөө нийтийн төлөө тэмцэж явсан учраас мөнх хоёр нарын манай 5 хүн гал үндэстэй холбооны 5 хүнийг бол яллах ёсгүй гэсэн санал дээр иргэний нийгмийн байгууллагч дээр нийгэмч дээр ийм байр суурьтай байна. Тэгэхээр анхан шатны болон нийслэлийн дав залдах шатны шүүхийн шийдвэрийг дээд шүүхээс өөр хинч одоо өөрчлөх эрхгүй. Ийм учраас бол бид дээд шүүхэд бол асар их найдлага тавьж байна. Хэвлэлийн урлагийн үеэр иргэний шударга шүүх төрөөс байгууллагын тэргүүн Бат ялалт мөнх хоёрыг илүү их тэмцэлд өөрийгөө цэнэглэн бэлтгэхийг уриалж байлаа. Ямар ч муу юм санаагүй, ямар ч буруу юм хийгээгүй төлөөд ирж шоронгийн хамны цаана орчоо сууж байхад ямар сэтгэл төрдгийг бол би мэднэ. Бид өнөөдөр та бүхэнд амжуулаад мөнх хоёртой хэлмээр байна. Мөнх хоёроо чи бол одоо үнэхээр эр хүн шиг энэ өнгөрсөн хугацаанд янз бүрийн байдлаар гоншгонсонгүй тэртээ дөрвөө ард түмэн хэн юуны төлөө тэмцсэн гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Ямар ч шийдвэр гарсан байсан ард чинь бол өөрөө чинь ингээд дэмжиж энэ олон хүмүүс байгаа шүү гэдгийг ойлгоод харин ч өөрийгөө цэнэглээд одоо илүү их тэмцэл хийхэд бэлэн болоод гараад ирэх гэдгийг хэлмээр байна.